ирсэн баярлалаа. Энэ сэдвээр энэ манай Мөсийн магистр докторийн албанаас ярьж өгч гэсэн өсөлтийн дагуу ингээд 2 удаагийн яриа хийж байгаа. Тэгэхээр уул нь бол ингээд нэг хүн тоглол юм биш. Ерөнхийдөө бол та нар бүгдээрээ мэдэх байгаа. Тэгэхээр та нараас мэддэг зүйлээс чинь дагуулад нэг юм ярьж чадах хэсэгтэй бол бас жоо ирэлцэж байна. Тэгэхэд оролдоод үзье тийм. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө хоёр зүйл ярих гэж байгаа. Тэгэхээр нэг нь болохоор сэдв гэсэн зүйл байгаа. За дараа нь болохоор удирдагчаа сонгох гэсэн. За тэгэхээр эхлээд өөрийгөө танилцуулъя. Тэгэхээр яагаад одоо би та нарт арай илүү зөвлөгөө өгч болохоор орчлого оруулсан юм бэ гэдэг нь өөрийгөө жоохон танилцуулъя гэж бодож байна. За дараа нь болохоор бид магистр докторийн зэрэг гэдэг маань юу юм бэ? За энэ маань болохоор хаанаас үүдэлтэй Монголд яаж орж ирсэн юм? За одоо яаж Монголд хөгжиж байгаа гэдэг талаар ярив. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор энэ нэгдүгээр сэдвээ яаж сонгох юм? За дараа нь болохоор өдөртөгчөө сонгох байдлыг зарчим гэсэн хоёр юм ярих. Ерөнхийдөө та нар энэ чөлөөт ярилцсан байна. Над яг юм маш бага болж байгаа. Сэвээ та нар хэрвээ асуух зүйл байх юм бол тодруулах зүйл та ингээд хэлцээд ярих зүйл байх юм бол дуртай юм. Хэлцээ. За би болохоор энэ Мөсийн таньтай адилхан оюутан байсан. За тэгэхээр 96-2000 онд энэ эдийн засгийн сургууль гэж байгаа санхүүгийн бакалаврыг төгссөн байна. За дараа нь болохоор магистр гэсэн зэрэг авсан. За миний диплом дээр болохоор BA Bachelor of Arts гэсэн байдаг санагдчих. За магистрийг би одоо шалгасан энэ бол MBA гэсэн зэрэг үүсдэг. Master of Business Administration гэдэг. За тэгэхээр энэ бол монголчуудын хувьд харьцангуй шин зүйл байсан. За яагаад гэвэл 1996 онд намайг эдийн засгийн сургуульд эхлэхэд ороход тухайн сургууль болохоор энэ зах зээлийн харилцаанд зориулсан эдийн засгийн боловсролыг олгож эхлэх удаагүй байсан. Тэгэхээр 1994 онд бол Тасис хөтөлбөрөөр Европын албаны хөтөлбөр хэрэгжиж байсан. За 94 онд бол тэр үед оюутан байсан хүмүүсүүдээс санах баг. За ерөнхийдөө бол социалист, коммунист, эдийн засаг, марксист, ленинизм гэдэг юм ярьдаг байсан. За багш нар болон оюутнууд нь бол бусдад гараад энэ хичээлээр энэ сэдвээр бид нэр хичээл хийхгүй гэсэн юм эсвүүцтэй байна. За ерөнхийдөө багш нар нэлээд том хэмжээний хөрөг оруулалт хийж анхны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн. Тэгэхээр зөвхөн эдийн засаг болон бизнесийн салбар, за мөн одоо нийгмийн ухааны салбар дээр гарч ирсэн ерөнхий хөндлөл ба. За тэгэхээр миний одоо энэ гарч ирсэн зэрэг бол 96-аас 2000 оны суралцах зэрэг юм. Тэгэхээр шин зүйл Монгол улсын нийгэм байсан юм. За харьцангуй энэ олон зуун жилийн турш хөгжиж явчихсан системтэй улсад бол Master of Science, магистр, нөгөөх нь PhD гэсэн хоёр зэрэг авсан. За хоёулын нь эдийн засгийн доктор. Тэгэхээр би бол Монгол магистр хийсэн туршлагатай, за мөн гадаад магистр хийсэн туршлагатай болж байна. За 2010 онд англи багшиж байгаа. За тухайн хэм Манчестер гэсэн Ланкастер гэсэн багшиж байгаа. Судалгаа хийж байгаа. За Мөстэй багшсан байна. За тэгэхээр миний ажиллаж байсан туршлага маань хоёулаа бизнесийн салбарт байна. За мөн эдийн засгийн салбарт байна. Тэгэхээр өнөөдөр бол бизнесийн салбар нь бизнесийн сургууль гэдэг зүйл санхүүгийн сэдв юм байна. За эдийн засгийн хэлбэр маань нийгмийн ухааны салбарт харьяалал болчихсон байна. За миний бол докторийн сэдв маань болохоор санхүүгийн эконометрикийн сэдв. Эконометрик гэдэг маань болохоор зөвхөн эдийн засаг бизнесээс гадна за маш олон шинжлэх ухааны салбарууд ашиглагддаг юм салбар болсон байна. За 2010 оноос за энийг би ингээд бүр өнөөдөр бичсэн байна те онлайнаар бичсэн байна. 2010 оноос би 13 оны 9 сар хүртэл санхүүгийн тэмдэгт ажиллахдаа 2 удаа орон тооны сонголтод орж ирсэн. За 3 удаагаа бол эдийн засгийн тэмдэгт орохоос өмнө ерөнхийдөө цалингийн эзнээс бүр хасагдж ирсэн. За эдийн засгийн тэмдэгт бол 2010 оноос хойш ажиллаж байна. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын эдийн засгийн бизнесийн салбарын хөгжил, за
За өнөөдрийн ажлын маань ярианы маань нэг сэдв нь болохоор мэдээллийн их үүсгүүд гэсэн үг байна. За тэгэхээр бид нар удирдагчид болон доктор, магистрийн удирдагч болон сэдвээ сонгоход бол мэдээллийн их үүсэг маш хэрэгтэй. За тэгэхээр 21-р зуунд бол мэдээллийн их үүсгүүд хөгжлөө онлайн байна. За хамгийн их одоо бидний барьж явах ёстой мэдээллийн их үүсэг болохоор Google Scholar гэж байна. За Google Scholar нь болохоор ийм хайлтын системээр толгуурласан. За Google бол маш их хүчтэй хайлтын систем байна. За энэ хайлтын системээр толгуурласан судалгааны ажлууд болон судлаачдын талаар мэдээлж өгөх систем байна. Тэш зөвхөн шинжлэх ухааны хүмүүстэй болсон болохоор Scholar гэдэг үгтэй. За тэгэхээр та нар хэрвээ ямар нэгэн сэдвээр судалгаа хийж байгаа бол Google Scholar бол ашиглаж байгаа хамгийн том их үүсгэн хайлтын систем. За мөн удирдагчаа сонгож байгаа бол энерги удирдуулах байх юм байна. Мөн бас Google Scholar. За тэгэхээр бид нэр веб интернет руу ороод Монгол улсын их сургууль дээр ямар багш нар Google Scholar дээр бүртгэлтэй орнуудыг харж байна. За ямар ажлууд хийж байгааг харж байна. За мөн сүүлийн үед ямар идэвхтэй байгааг нь жилчлэр нь харж байна. Тэгэхээр динамик мэдээллийн систем байна. За мөн та нар зэндээс болохоор хэдэн удаа ишлэгдэж ийгээс нь болохоор тухайн эрдэмтний бол судалгааны чиглэл за бусад эрдэмтдтэй хэр үнэлэгдэж байгааг нь бас харж байна. Тэгэхээр хэрвээ та нар эрдэм шинжилгээний ажил магистр докторийн хийж байгаа бол аль одоо юу гэх юм 50-60 жилийн өмнө шийдэгдээ дуусчихсан хүмүүс сонирхохоо болчихсон тэр сэдвийг болоод сонгож хийх юм бол энэ бол та нарын карьерт ч юм бол маш муу гэсэн. Тэгэхээр та нар аль болох сүүлийн үед хийж байгаа, сүүлийн үед сонирхож байгаа. За ялангуяа удирдагчаа сонгож байгаа бол сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа удирдагчийг бол авч сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ Google Scholar гэдэг нь одоо жишээ нь Moisas энэ сая ихээсээ өмнө шалгахад бол 100-аад багш шиг Google Scholar дээр мэдээлэл нээж байгаа. Mois ч манай 700-аад багштай их сургууль гэх ханд үзлээ бол чамгүй хэсгийнх нь ялангуяа судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь багш нарын чамгүй мэдээлэл Google Scholar хайж байгаа. За тэгээд энэ яг URL дээр бичсэн байгаа нардлын дээр өргөдөх нь болохоор яг миний Google Scholar-ийн юу байна. Тэгэхээр энийг бичгээс жоохон төвөгтэй байх юм бол зөвхөн Google-ээс миний нэрээр хайчих юм бол энэ хуудас маань гараад ирдэг. Google Scholar. За дараа нь болохоор удирдагч та нарын сонгож байгаа удирдагч юм болохоор идэвхтэй судалгаа хийж байгаа хүмүүс бол судалгааныхаа ажлаа олон нийтэд танилцуулдаг веб хуудастай. Тэгэхээр веб хуудасгүй судлаач гэж бол энэ одоо ерөнхийдөө маш ховор болчихсон. Тэгэхээр олон улсын судлаачдыг авах юм бол нэг бол хвчлэн Google дээр веб хуудас, хувийн веб хуудастай байгаа. Эсвэл бол их сургуулиудаас нь заавал өгсөн тийм хуудасууд байна. Тэгэхээр энэ их сургуулиуд болохоор үндсэндээ бол эрдэмтдээ рекламдаж, оюутан татдаг байгууллагууд шүү дээ. Тэгэхээр огт эрдэмтдийн мэдээлэл байхгүй сургууль байх юм бол та нар ерөнхийдөө тийшээ судалгаа хийх очих ёсгүй сургууль гэсэн үг байна. За өнөөдрийн ярих сэдэв маань болохоор ийм мэдээж болоод эдийн засаг бизнестэй холбоотой юм ярьж байна. За эдийн засаг бизнестэй бизнес сонирхдаг хүмүүсүүдийн хувьд болохоор энэ REPEC гэсэн веб хуудсууд маш чухал хүмүүс. За энэ болохоор Research Papers in Economics гэсэн үгийн товчлол байгаа REPEC. За тэгэхээр эдийн засаг болон түүнтэй холбоотой салбар ухаанууд юм бол нэгтгэсэн мэдээллийн бааз юм REPEC шийдэл. За тэгэхээр энэ дээр зөвхөн эдийн засгийн ухаанаас гадна за экономик мэдээж бол орно. За менежмент, маркетинг, за санхүү, зөөр юу вэ? Эдийн засгийн холбоотой бүх салбаруудын эрдэмтдийн мэдээлэл. За эрдэмтдийн мэдээлэлээс гадна болохоор судалгааны ажлуудын мэдээлэл. За тэгэхээр нийтдээ бол одоо энэ REPEC бүртгэлтэй 54 мянган судлаачдын мэдээлэл нээж байгаа. За 2 сая гаруй судалгаа шинжилгээний ажил болох энэ REPEC-тэй байна. Тэгэхээр та нар бол энэ мэдээллийн сайтнаас бол одоо үнэтэй авар газар бол үнэтэй байгаа судалгааны ажлууд бол ихэвчлэн энэ REPEC-тэр бол үнэгүй байж байна. Тэгэхээр яг сэтгүүлийн өгүүлэл хэлбэрээрээ биш, сэтгүүл хэвлүүлэхээс өмнөх
судалгааны ажлын одоо хөгжлийг бас хамгийн анх бол хэдэн оны хэдэн сард гарч ирсэн. За дараа нь хизээ яаж шинжлэхдээ хаана хэвлэгдсэн гэдэг тэр мэдээллийг бас агуулгаар бол та нар ерөнхийдөө бол судалгааны ажил за яг санаа нь ямар байсан. За дараа нь судалгааны ажил чинь бид сэтгүүлийн бүлгээ явуулахад чи шүүмжлэгдэн. За тэгэхээр энэ маань сэтгүүлийн шүүмжлэгчдийн бол орц ороод ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр харьцуулж унших юм бол өмнөх судалгааны ажил нь юунд гологдоод дутагдаад дараа нь засвар хийгдсэн бэ гэдгийг хөөж унших боломжтой. За мэдээж бол бидний өөсийн ялангуяа онлайн сэтгүүлүүдийн бүгдийн захиалт үеийн сургуулийн хувьд болохоор маш чухал юм мэдээлэл байна. За энэ Rebek нь болохоор энэ Google Scholar-оос нэг давуу тал нь болохоор судлаачдын чансааг болохоор сэтгүүл дээр тулгуурлаж гаргадаг. Сэтгүүлийн чансаа. За тэгэхээр Rebek Google Scholar руу ороод эрдэмтдийн болохоор чансааны мэдээллийг гээд гаргаад ирсэн байна. Ишлэгдсэн тоо гэдэг. За тэр мэн болохоор зарим хүмүүс болохоор энийг судлаачийн яг жинхэнэ судалгааны чансаа гэж буруу ойлгоод байдаг. За энэ болохоор Google хайлтын систем учраас тухайн судалгааны ажил ишлэгдсэн тоог л бол тоолдог. Тэгэхээр ямар судалгааны ажил ямар сэтгүүл ишлэгдсэн байна вэ гэдгийг өөрөөсөө тооцдог. Тэгэхээр хэрвээ өөрийн чинь судалгааны ажлыг Нобелийн шагналд ишлсэн байх юм бол за энэ маань болохоор зүгээр нэг одоо эрхүүгийн гэдэг юм уу ирээний нэг хүн интернет руу файл аплод хийгээд тэр аплод хийсэн файл дээр өөрийн чинь судалгааны ажлыг нэрийг бичсэн байх юм бол Google Scholar-ийн ишлэлийн систем бол адилхан нэг гэж тоолдог. Тэгэхээр яг судалгааны чансааны тухай болохоор энэ яг биш байна. Зарим Rebek гэдэг нь болохоор өөрөө бол одоо 2000 гаруй эдийн засгийн сэтгүүл байдаг гэж хэлээ. Тэгэхээр тэр сэтгүүлүүдийн чансаа эхлээд гаргадаг. За тэгээд тэр сэтгүүлүүдийн чансаан дээр тулгуурлаад тухайн судалгааны ажлыг хэдэн удаа ишлэгдсэн байна гэдгээр мөн ашиглаад одоо судлаачдын бол чансаа гаргадаг. Тэгэхээр энийг нь болохоор улсаар гаргаж болно. За эсвэл бол сэтгүүдээр гаргаж болно. Цаашаа би эконометрикээр одоо хамгийн амжилттай явж байгаа судалгааны ажил, судлаачийг олох юм бол бид нар энэ дэд салбаруудаа бол зааж өгч байдаг. Тэгэхээр эконометрик үү, макро юу, микро юу, менежмент үү, маркетинг үү гэх мэтчлэн. За тэгээд энэ Rebek нь болохоор баг үндсэндээ бол юу вэ? Сар болгон шинжлэгдэж идэх систем учраас хамгийн сүүлийн үеийн мэдээллийг гаргаж болдог. За энэ Rebek-ийн зөвхөн эдийн засгтай холбоотой, эдийн засаг бол түүнтэй холбоотой салбаруудын систем мэдээллийн бааз байна. За түүнтэй систем гэсэн мөртлөө нийт шинжилгээ ухааны салбаруудыг гаргадаг ийм салбар бас байна. ResearchGate гэсэн юм байна. За ResearchGate дээр болохоор хүмүүсийн судалгааны та нар өөрсдөө бүртгүүлж болно. За болохоор бүгдээрээ сайн байна. За тэгэхээр бүртгүүлсэн байгаа тохиолдолд таны судалгааны ажил хэдэн удаа уншигдчихэв, хэдэн удаа даунлоод хийж, за хаана ямар төстэй судалгааны ажлыг хийж гэдгийг болохоор гаргаж ирэх юм систем байна. За тэгэхээр судлаач болох юм нэг гаргах. За мөн институцээр гаргаж. Тэгэхээр мөөсаараа бид нар бас харж байгаа юм шиг. Мөөсаас одоо яг энэ дэлхийн шинжилгээ ухааны салбаруудаа хамгийн идэвхтэй ажиллаж байгаа хүмүүс хаана. За тэр нь болохоор хэр их олон нийтийн анхаарлыг татж байна гэдгийг нь болохоор бид ResearchGate-ээс авч байна. За энэ дээр би болохоор бас өөрийнхөө мэдээллийг авч байна. Тэгэхээр одоо та нар судлаач болох гэж байгаа хүмүүсийн хувьд болохоор ерөнхийдөө ийм веб хуудсууд бүртгүүлээд за тэгээд сонирхсан судлаачдад дагаж байна. Тэгэхээр Twitter гэдэгтээ сонирхож байгаа хүмүүсүүд ирээд дагаж болдог шиг бид нар судлаачдыг дагаж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн үед ямар судалгааны ажил дээр ажиллаж байна. За ямар судалгааны ажил дээр комент өгч юм гэх юм болохоор бид нэр research хийх гэж байна. За тэгэхээр та нарын судалгааны ажил сэдвээ сонгох. За судалгааны ажлын удирдагчаа сонгох дээр ашиглах хамгийн чухал одоо 4 сайт нь болохоор миний бодлоо энэ 4 сайт. За үүнээс гадна одоо шиг бид хэдийн юм бичсэн байна. Тэгэхээр дараагийн 5 дахь юу байгаа юу вэ гэж байна. Эдийн засгийн булан гэсэн үгтэй юм болно. За
тэгэхээр та нар хэрвээ эдийн засаг бизнестэй холбоотой судалгаа сонирхдаг байх юм бол за энэ дээр бол маш олон 2010 оноос хойш хөтлөж байгаа улам байна. За маш олон хүмүүс бол мэддэг болчих жоо. Аль хэдийн 150 мянган ашигласан гэсэн ийм статистик. Тэгэхээр энэ дээр бол судалгааны сэдв, судалгааны хүсэлт холбоотой өөр өчнөө мэдээлэл байх үүсгэн бас сонирхолтой. За би бол нийгмийн ухааны салбарын хүн тэгэхээр бол сошиал медиа, social science дэсийн хараа болохоор сошиал медиа дээр бол нэлээд идэвхтэй байдаг. За тэгэхээр та нар ч гэсэн бодвол одоо ер нь бол сошиал медиа гэдэг бидний манай нийгмийн амьдралын бодлыг сайжруулах нэг хэсэг гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол та нарын сонирхдаг судлаач, сквад удирдагчд бол ихэвчлэн сошиал медиагийн данстай бол байж байгаа. За одоо жишээлбэл энэ Facebook дээр бол миний хайр байж байна. Тэгэхээр би Facebook дээр зөвхөн одоо би ширээний нэг хувийн юугаар бол ашигладаг. Тэгэхээр би өөрөө зураг мөрийг нэг тавиад байдаг. Гэмүүлээ одоо юу гэж байгаа гэдэг. Би бол энийг ихэвчлэн олон нийтэд харьцах зорилгоор, хүмүүстэй ярилцах зорилгоор. За Монголын нийгмийн эдийн засгт гарч байгаа энэ сонирхолтой үйл явдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор уучлаарай ашигладаг байх чинь. За тэгэхээр та нар хэрвээ одоо эдийн засгийн бизнесийн оюутнууд байх юм бол над дээр одоо жишээ фрэнд request болоод фрэндс болно. Тэгэхээр би бол зарчим маань болохоор би яг хичээл зааж байгаа оюутнуудтайгаа фрэнд болдог. Тэгэхээр надаас миний хараас гарчихсан оюутнууд болж бас фрэнд болох жилээтэй. Хоёрдугаар нь болохоор нэрээ харуулаад нэрээ хэлээд нүрээ харуулсан үедээ фрэндс болдог. Тийм зарчим байдаг. Олон ерөнхийдөө бол та нар өөр тийм судлаач хүмүүс хамтарч нэртэй бас фрэндс бол их юм болов. Ерөнхийдөө бол нэрээ магнит зурагтайч тийм уулсан зурагтай. За тэгээд нэг шинэ уурж байгаас нэртэй хүмүүс хамтдаа бол нэг хавь харьцахгүй. За энэ Facebook гэдэг нь болохоор ерөнхийдөө мэдээлэл авах маш тийм чухал юм сошиал медиас болсон юм байна. За харьцангуй амжилттай явуулж чадахгүй өөр нэг хоёр юу вэ? Тэр бол Twitter гэж байгаа. За LinkedIn гэсэн. За зарим судлаачид болохоор LinkedIn гэдэг бол маш их тийм мэдээлэл өгдөг. Тэгэхээр та нар сонирхсан судлаач, за удирдагч, боломжтой удирдагч байх юм бол тэдгээр энэ сошиал медиа хэрэгслүүдээр олон нийтийн мэдээлэл хэрэгслэж орж байгаа гэдэг. Энд дээр данстай байна уу гэдэг нь шалгаж байгаа. За шил би одоо Facebook дээр одоо нойлын шалгалтууд жишээ байж байгаа. Миний одоо судалгааг авч ашигладаг хүмүүс бол энэ дээр бол данстай байж байгаа. Тэгэхээр би одоо тэр хүмүүс шүү. Миний санджаар хоёр нойлын шалгалт Facebook friends. Бид нар ч одоо зөвхөн судалгааны ажлаа бид нар ингээд уншаад байх чинь их тохиолдолд болохоор энэ хуурай байдаг. Тэгэхээр та нар тэр хүмүүсийн судалгааны ажиллаж хүмүүс чинь яг хин юм бэ? Яг өдөр тутамдаа юу бодож юу ярьж байгаа юм бэ гэдгийг мэдж байгаа тохиолдолд та нар тэр хүмүүсийн судалгааны ажлаар илүү ойлгох тийм сэжүүр гарч ирнэ. Тэгэхээр би бол ихэвчлэн судалгааны ажлын жишээг уншихдаа шууд нэг пейпер барьж аваад уншдаг. Тэгэхээр тэр хүн хин нэгдүгээрт нь хоёрдугаарт нь энэ хүн яагаад энэ пейперийг бичих болсон юм бэ гэдэг нь ихээс байна. Тэрийгээ бид ерөнхийдөө тогтооцны дараа тэр яг ажлыг нь барьж уншдаг. Мэдээж олон хүмүүс судалгааны ажлыг хийх бол өөр стратеги дээр байна. Гэхдээ бол миний бол барьдаг стратеги. За магистр докторийн энэ судалгааны ажил гэдэг. За магистр доктор гэдэг нь тооны бид бүгдээ анзаарч Монгол өгүүд бол биш тийм. За тэгэхээр энэ болохоор Монгол улсын нийгмийн амьдралд орж ирэх удаагүй хэллэгүүд байгаа. За бакалаврын дараах гэх бакалавр магистр доктор гэдэг бол үндсэндээ бол 1990 оноос хойш бидний хувьд болохоор ингэж яригддаг бас юм хэллэгүүд байгаа. За энэ магистр докторыг бол бид нэр дээд улсын хизээргүй ихэвчлэн бол бакалаврын зэргийг бол дараа. За түүхийн хувьд болохоор маш урт байгаа. За дундад зууны их сургуулиуд болохоор ихэвчлэн бакалавр гэдэг, бachelor гэдэг зэргийг болохоор 6 жил сурч иж авдаг байсан.
дараа нь болохоор мастер докторийн зэргийг түүн дээр нэмээд 12 жил хүртэл сурч авдаг байсан тийм түүхтэй. За мастер нь болохоор латинаар магистер гэсэн үгийн болов англи орчуулга. Доктор нь болохоор досье, энэ болохоор заах гэсэн, багшлах гэсэн үг. Тэр юмнээс хадгалтай юм хийж байна. За нэг түүхийн тодорхой үеүүд болохоор магистр докторийн зэргүүд болохоор нэг төвшинэл гэж үзэгдэг үе байсан. Хоёулаа болохоор хүнд ямар нэгэн мэдлэгийг заах эрхийг олгодог байсан тийм зэргүүд гэж ярьж байгаа. За Парист болохоор ихчлэн магистр гэдэг үгийг хэлэв. За Болони шинжлэх ухааны хамгийн үндсэн их сургууль, хамгийн анхны их сургууль Болониг их сургууль гэдэг ааш гэдэг. 1100 онд байгуулагдсан энэ сургууль маань болохоор ихэвчлэн докторийн гэсэн үгийг болов. Болоны болон түүний түүнээс үүсэлтэй институт болохоор энэ үгийг болов хэрэглэдэг болсон байна. За Оксфорд, Кембриж болохоор дараагийн их сургууль байгуулагдсан юм мэдж байгаа. Тэгэхээр хууль, ангаах ухаан, шашин судлалын факультетэд болохоор докторийн зэрэг гэдэг үгийг ашиглаад, за урлагийн артс факультетд нь болохоор ихчлэн мастерийн зэргийг ашигладаг байсан. Тэгэхээр мастер гэдэг нь болохоор ямар нэгэн юмыг мастер зураач гэдэг ч юм уу тийм. За ямар нэгэн салбарт гарсан, мэргэжсэн гэдэг утгаар нь тэрийг ашиглаж байна. За мэдээж болохоор дундад зууны үед болохоор шашин судлал бол бүх зүйлийг теологи гэдэг бол ерөнхийдөө болохоор шинжлэх ухааны хаа. Тийм учраас бол теологид хэрэглэж байгаа доктор нь бол ерөнхийдөө магистраас дээр зэрэг юм аа гэж сүүлийн үед болохоор үздэг болчихсон юм түүхтэй. За өнөөдөр энэ магистр докторийн зэргүүд бол бүгдээр бол энэ сургуульд ороод ирсэн жишээ байж байгаа тийм. Юу болыг мэдж байгаа. Энэ бол шатлсан зэргүүд. Тэгэхээр хоёр бол зэрэг төвшний бол биш. За гэхдээ бол зөвхөн байгаа 3 шатлалтай гэсэн зүйл бол ерөөсөй байхгүй. Тэгэхээр бакалавр, магистр, за докторийн зэрэг бол дэлхийн бүх улсуудад адилхан байдаг гэсэн үг ойлгох юм бол энэ бодогдтой. Тэгэхээр Болониагийн процесс гэж юм явж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор дээд боловсролыг бол ерөнхийдөө дэлхийн нийтэд нэг стандартад оруулъя гэсэн олон улсын тохиролцоо гэрээ хэлцээнд явж байгаа үйл явц байгаа. За гэсэн хэдий ч одоо шууд зарим улсуудад өөр зэргүүд бол байгаа. Швед, Финлянд очих юм бол та нарын лицензиат гэдэг юм зэрэг бол байж байгаа. Энэ бакалавраас дээр докторос тоо гэсэн үгийнх нь утга нь болохоор freedom гэсэн англи үгтэй. Freedom гэдэг нь free to одоо бусдад энийг бол зааж суух эрх мэдэлтэй гэсэн юм утгатай юм байна. Миштэй. За бид нар ерөнхийдөө болохоор Болониагийн процессор болохоор одоо ямар тодорхойлт өгч байгаа вэ гэхээр магистр нь болохоор тодорхой нэг судалгааны салбарт өндөр түвшний том судалгаа хийсэн, ревью хийсэн. За эсвэл ийм course of study. За тэр нь болохоор нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсныг их сургууль, эсвэл коллежээс хүлээн зөвшөөрсөн. Тэр зэрэг бид нар болохоор магистрийн зэрэг гэж. Тэгэхээр бакалавраас арай дээгүүр. За тэгээд энэ маань болохоор өндөр түвшний тайм судалгаа авах хэрэгтэй. За эсвэл нарийн мэргэжлийн сургалт авах хэрэгтэй гэсэн хоёр шаардлага. За докторийн зэрэг ялангуяа research доктор гэдэг зэрэг маань болохоор тавигдж байгаа одоо олон нийтэд дэлхийн олон нийтэд хүлээн зөвшөөрж байгаа шаардлага нь болохоор за дор хаяж зарчмын хөндлөнгийн хяналттай академик сэтгүүл нийцлэгт хүч чанартай академик судалгаа хүлээн зөвшөөрснийг хэлнэ гэж. За тэгэхээр энэ дээр хоёр чухал зүйл байгаа. Нэгдүгээрт нь болохоор зарчмын хувьд болохоор энэ бол хөндлөнгийн хяналттай. Энэ болохоор peer review academic journal гэж. За ийм сэтгүүлд бол хэвлэгдсэн эсвэл бол хэвлэгдэхийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэрийг нь болохоор зөвшөөрөх комисс гэж байна. За тэгсэн тохиолдолд олгодог зэрэгээ гэж хэлж байгаа. Уг зэргийг олгодог комисс нь бол өөрөө тийм сэтгүүлд нийтэлдэг эрдэмтдээс бүрднэ гэсэн хоёр дахь шаардлагатай.
Тэгвэл академик сэтгүүл за комиссийн талаар би дараагийн дээр ярих ба. Тэгэхээр манай Монгол улсад энэ юу систем болохоор бас орж ирээд тийм ч удаагүй байгаа. Тэгэхээр мэдээж бол бүх одоо өндөр хөгжилтэй улсууд байгаа энэ тогтолцоо маань Монгол бүр нэгдэрсэн бол гэж хэлж байна. За тэгэхээр одоо шийдэл манай эрдэм шинжилгээний хөндлөгийн хяналттай сэтгүүл гэдэг юм бол Монгол улсад маш ховор. За тэгэхээр хөндлөнгийн хяналттай сэтгүүл гэдэг маань болохоор мэдээж бол одоо мөсөөс гарч байгаа сэтгүүлүүдийг бид өөрсдөө тэгж хийж болно. За жишээл одоо би мөсийн эдийн засгийн технээс гаргадаг эдийн засгийн онол практик гэсэн сэтгүүл байна. За санхүү эдийн засгээс гаргадаг бас сэтгүүл байна. За өөр сургуулиуд байна. Зөндөө олон үеийн сургуулиуд байгаа шүү дээ. Бүгдээрээ баг ийм сэтгүүлүүдтэй. Бүгднгээс нь асуух юм бол бүгдээрээ л энэ маань бол хөндлөнгийн хөндлөгөөс хянж магадлагддаг peer review хийдэг сэтгүүлүүдээ гэж хэлнэ. За гэхдээ энэ дээр ярьж байгаа peer review сэтгүүлүүд гэдэг нь тодорхой стандарттай сэтгүүлүүдийг бол хэлдэг. Тэгэхээр бид нар бол ихэвчлэн одоо social science citation indexтэй SSCI эсвэл science citation indexтэй сэтгүүлүүдийг бид нэр ихэвчлэн эрдэмтэд бол ихэвчлэн peer review сэтгүүлүүд гэж ойлгодог. За зарим газруудад ялангуяа шинжлэх ухаан дөнгөж хөгжиж байгаа улсуудад тэр шаардлагыг хангасан сэтгүүл байхгүй учраас шаардлагуудаа бид нэр арай жоохон багасгадаг. За тэр нь болохоор дараагийн түвшин одоо жишээ Scopus гэж сэтгүүл. За тэгэхээр Scopus байгаа сэтгүүлүүдийг за зарим газрын бол үнэхээр peer review сэтгүүлээ гэдэг бол хүлээн зөвшөөрдөг. За мөс ч гэсэн одоо Scopus-ыг бас хүлээн зөвшөөрдөг болж байгаа гэж ойлгож байна. SSCI, SCI болохоор мөсийн эрдэмтэд хэтэрхий том, хэтэрхий одоо өндөр босго байгаа учраас босгоо намсгаад Scopus-ыг бол бас тооцъё гэсэн юм бол зүйл маш их хүмүүс ярьдаг болчихсон. За гэхдээ болохоор хэрвээ бид нэр одоо та нар шиг залуу эрдэмтэд судлаач болох ч байгаа хүмүүсүүд юм болохоор дэлхийн стандартаар нь явах юм бол SCI, SSCI доод босгочин юм шүү. Тэгэхээр энэ дээр маш олон сэтгүүлүүд байна. Жишээлбэл SSCI индекстэй эдийн засгийн салбар гэдэг салбарын сэтгүүл байдаг. Тэгэхээр 360 хэдэн сэтгүүл байгаа шүү дээ. 360 хэдэн сэтгүүл. За тэгэхээр тэр 360 хэдэн сэтгүүлүүдийн ихэнхийг нь бол өндөр хөгжилтэй улсууд хүлээн зөвшөөрөх. За жишээлбэл Англи гэх юм бол өөрсдөө тэр 360 хэдэн сэтгүүлээс сорчлоод бол цөөхнийг нь ашигладаг. За тэгээд ABS гэдэг сэтгүүлийн чансааны жагсаалт байгаа. Association of Business Schools гэдэг. За тэн дээр бол эдийн засгийн сэтгүүлүүдийн тооцдог судалгааны ажил чинь эхэлсэн гэж тооцъё гэсэн сэтгүүлийн жагсаалт бол үндсэндээ 100. За ABDC гэж байгаа. Australian Business School Deans List гэж байна. За тэн дээр болохоор эдийн засгийн сэтгүүлийн тоолгоо бас маш цөөн. За Америкууд болохоор тэр сэтгүүлүүд нь болохоор бүр маш тийм юу хатуу. За тэгэхээр одоо тэн дээр ярьдаг зүйл нь болохоор топ 30. За эсвэл бол топ 10. Эсвэл топ 5 сэтгүүл нийтлээс өгүүлгийг эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүл гэж тооцсон. Бусдыг нь болохоор хоосон цаас гэж тооцсон. Тэгэхээр энэ маань болохоор peer review сэтгүүл гэдэг нь болохоор хаана бид нэр ярьж байгаа юм гэсэн үг шалтгаалтай. Гэхдээ доод хязгаар нь тэр Web of Science, за Scopus гэдэг нь ойлгох хэрэгтэй. За магистрийн зэрэг гэж байна. Тэгэхээр бид нар бол зөвхөн одоо мөс магистраар сурж байгаа оюутнуудаас гадна за гадагшаа авч магистрийн зэрэгээр сурч байгаа хүмүүс бас байгаа. За магистр болохоор 3 үндсэн юм зиндатай байгаа. За эхнийх нь болохоор Master of Arts гэсэн үг байна. За Magister Art юм. За миний латин хэлээр муу учраас MA гэж товчилдог ийм зэрэг байгаа. За илүү математик, за физик, байгалийн ухааны техникт ашигласан магистрийн зэргүүд нь болохоор бас Master of Science гэсэн юм зэрэг байна. За шууд миний одоо авсан эдийн засгийн зэрэг бол Master of Science. За Master of Arts-ийн диплом гэсэн
зэргүүд бол улсууд байгаа. За тэдгээр их болохоор математик юу агуулмж нь болохоор хайцсангүй бага. За шил Манчестер их сургууль болохоор 1999 оноос өмнө бол Master of Arts гэдэг зэрэг олгож байгаа. Түүнээс хойш болохоор өөрсдөө шинжлэх ухааны контентийг агуулмжийг өсгсөн гэдэг үндслээр Master of Science гэдэг зэрэг болгох эрхтэй болсон. За хоёр дахь төвшин нь болохоор Master of Philosophy гэсэн зэрэг байна. За энэ болохоор одоо англи жишээл нэлээд түгээмэл зэрэг. За тэгэхээр магистрийн зэрэг, за мөн докторийн зэрэг хоёрын бол үндсэндээ бол хооронд докторийн ажлаа хийж чадахгүй, дуусгах чадахгүй нэлээд олон жил судлаа хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор ихчлэн Master of Philosophy гэдэг зэрэгтэй байна. За гурав дахь зэрэг нь хайцсангүй цөөхөн өгдөг юм зэрэг байна. Master of Letters гэсэн үг байна. Хвчлэн утга зохиол тэр салбаруудаар өгдөг байна. За магистрийн зэрэг болохоор терминал буюу эцсийн зэрэг болдог юм салбарууд байна. За жишээ нь Хойд Америкт бол энэ clinical social work гэдэг анагаахын нийгмийн ажил гэдэг салбар, эсвэл library science уу номын сан судлал гэдэг салбарт бол магистр бол эцсийн зэрэг терминал. Энээс цааш зэрэг бол байх. За мөн одоо мэргэжлийн зэргүүд байгаа. Master of Architecture зэрэг байна. За нэгэн түгээмэл зэрэг хвчлэн 3.5 жил болоод за энэ зэрэгтэй болж байгаа хүмүүс бол архитект гэж өөрийгөө баруун болох өөрсдөө нэрлэдэг. За дараа нь болохоор Монголд одоо аль хэдийн өгөөд эхэлчихсэн зэрэг бол Master of Business Administration. За шийд над 2002 онд өгсөн зэрэг байна. Уусаас. За энэ маань бол ихчлэн 2 жил хүртэл хугацаатай за мэдлэгтэй knowledge гэвэл бизнес лидерүүд болсныг хүлээн зөвшөөрсөн юм зэрэг байна. Тэгэхээр болохоор мэдээж бол зэргийг бол өгөх болол нэг хэрэг. За тэр зэрэг маань хүлээн зөвшөөрөх нь бол бас нэг өөр нэг зэрэг тийм. Өөр нэг хэрэгтэй. За жишээлбэл одоо би MBA зэрэгээр мөсийн MBA зэрэг үзүүлээд би шийдэл докторт орж чадах. Хүлээн зөвшөөрөх. За докторийн зэрэг гэж байна. Докторийн зэрэг нь болохоор хвчлэн хоёр төр байдаг. За Doctor of Philosophy, за PhD хвчлэн байдаг. За эсвэл Doctor of Science гэсэн хоёр зэрэг байна. Энэ хоёр академик зэрэг. За Doctor of Science нь болохоор зөвхөн тодорхой салбарууд байдаг. За жишээ нь бол Doctor of Science in Mathematics гэсэн зэрэг байна. Doctor of Agricultural Science зэргүүд байна. За Doctor of Business Administration гэсэн зэргүүд байна. За ер нь манай буруугаар ойлгоод байдаг нэг зүйл нь болохоор энэ хоёр зэрэг нь болохоор шатлсан зэрэг гэж ойлгоод байдаг хүмүүс. Тэгэхээр PhD гэдэг нь болохоор Doctor of Science-аас доод түвшний зэрэг гэж ойлгоод байдаг. Энэ бол маш том юм биндүү юм байна. За бүр Монгол улсын хуулийн дээр байна. Тэгэхээр доктор PhD гэдэг нь боловсролын доктор гэдэг яагаад ч нэрлэжсэн. За тэн дээр болов авсан хүн нь Doctor of Science-аас цалингийн хувьд болохоор 5-аас 10%-аар бага цалин авна гэсэн тийм хууль батлуулчихсан тийм. За гэтэл болохоор Doctor of Philosophy гэдэг нь их тохиолдолд ихэнх шинжлэх ухааны салбарууд дээр болохоор терминал эцсийн үүнээс дээш дэрэг бол байх. За Европын цөөхөн улсад Doctor of Science гэсэн зэрэг өгдөг юм уламжлал байна. За Doctor of Science гэхдээ зөвхөн маш гарангаар профессорууд өгдөг. Профессорууд өгөхдөө бол эрдэм шинжилгээний түрүүний ярьсан peer review сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүлбэрүүдээр тулгуурлаж өгдөг. Тэгэхээр эрдэм шинжилгээний ажлаа сэтгүүлд нийтүүлээгүй жил Doctor of Science гэдэг зэрэг бол авна гэсэн ойлголт байна. За манайд бол энэ маань бол эсрэгээр байна. Одоо би Google дээр ямар ч мэдээлэл гарч ирдэггүй хүмүүс маань хүртэл одоо ингээд Doctor of Science гэсэн зэрэг авдаг. За тэгээд PhD гэсэн зэрэгтэй над битгий бол доош нэг юм яваад байна. Тэр нэг манай Монголын нэг гажууд
За ихэнх улсууд болохоор доктор эцсийн зэрэг байгаа. За Америкийн нэгдсэн улсууд бол болохоор ерөөхдөө бүхэл улсын бодлого шинжлэх ухаан хамгийн хүчтэй өсөж байгаа улсын бодлого PhD болон доктор of science үндсэндээ ялгаа. За жишээлбэл Харвардын их сургууль гэх юм бол доктор PhD Харвардын бизнес скул гэж байна. Харвардын бизнесийн скул болохоор PhD in business гэсэн зэрэг өгөх ирэхгүй. Тэр зэргийг нь болохоор PhD in business administration гэдэг зэргийг нь болохоор Харвардын их сургуулийн School of Social Science. Харвардын бизнесийн их сургууль болохоор зөвхөн одоо доктор of business administration гэсэн зэрэг өгөх тийм эрхтэй тийм сургууль. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ихэнх нь ялгаанууд нь зүгээр тийм юм сургуулиудын хоорондын сургуулийн доторх дүрмтэй холбоотой ч гэх юм уу. Эсвэл багахан юм боломжтой холбоотой ялгаатай үнэнд үүссэн. За тэрийг нь болохоор бусад системийг сайн мэддэг хүмүүс болохоор за энэ шатлсан зүйл юм байна гэж бодож байна. За Монголын магистр доктор бол харьцангуй шинэ ойлголт гэж төрүүлсэн тийм. За 1990-ад оноос өмнө болохоор Монголын дээд улс хурлын тогтолцоо бол хуучин зөвлөлт улсын хуул байна. За тэгэхээр 1990 оноос өмнө манай ямар системтэй байсан юм бэ гэхээр зөвхөн нэг их сургуультай. Монгол улс бол зөвхөн ганц их сургуультай, нэг университет. За 8 дээд сургуультай байсан улс шүү дээ. За тэгэхээр систем солигдохоор бид нар бол ерөнхийдөө бол их сургууль гэж хийн. За дээд сургууль, за англиар болохоор коллеж гэдэг юм дээр болохоор үндсэндээ бол шинжлэх ухааны зарчмаа бол үндсэндээ алдсан. За энэ маань болохоор бизнес хийдэг нэг үндсэн хэрэгслүүд болсон. За тэрнээс улаатайгаар үндсдээ гажуудчихсан юм систем. За зөвлөлтөд улсын дээд улсад нь ялангуяа нийгэм хүмүүнлэгийн салбар, за миний ханиалаг салбар нийгмийн ухааны салбар байна. За дэлхийн олон нийтийнхээс тун өөр байсан. За бакалавр, магистр, PhD гэсэн зэрэг бол ерөөсөө байхгүй. За тэр үеийн системийг аваад үзэхээр одоо хамгийн юу гэдгийг Монгол улсаас хамгийн анхны одоо пост грэжуэйт өнөөдрийн нэрээр одоо төгсдийн агсан төвшний ирээ явсан хүмүүс болохоор хүн болохоор нийгмийн жагвар гэсэн үг байна. За төв орооны гишүүн. За энэ болохоор энэ хүн болохоор 45 онд болохоор Москвад болохоор аспирантур сурсан. За тэгээд хамгийн анх болохоор кандидат наав гэсэн зэрэг авсан. Кандидат экономическ эдийн засгийн шинжлэх ухааны кандидат гэсэн. За тэгэхээр энэ маань болохоор одоо баруун руу барууны систем рүү гэдэг хоёр ондоо систем шүү дээ. Барууны систем дээр ингээд яг үгийг харах юм бол PhD candidate гэсэн үг. Докторийн зэрэг сургалтыгаа дууссан. За тэгээд хамгаалтынхаа зэрэг авахаас өмнө candidate гэдэг үг юм болохоор орчуулсан юм шиг. Гэтэл бол энэ хоёр түрүүний хэлснээр яг адилхан зүйл болно биш. Тэгэхээр ерөнхийдөө бол кандидат гэх юм аа нэгэн том зүйл болж байна. За тэгэхээр миний өнөөдрийн агсан төвшний сургуулийн бодлогын газар гэсэн зар надад шиг их сонирхолтой санагдсан. За одоо шиг бидний дээр магистрант, докторант гэсэн үг болоод хэрэгжилж байгаа. Одоо бидний одоо баруунд бол магистрант, докторант гэсэн үг байхгүй шүү дээ. Ийм хэллэг ерөөсөө байхгүй. Мастрын оюутан гэсэн хэллэг байна. Бакалаврын оюутан гэсэн хэллэг байна. Докторийн оюутан гэсэн хэллэг байна. За магистр гэсэн үг маань болохоор зөвлөлт бас байхгүйсэн юм чинь миний одоо ойлгож байгаа. Тэгэхээр бас Оросд бол бас харьцангуй шинэ үг байна. Тэгэхээр энэ ойлголтууд маань хүртэл маш их юм сонир бидний шилжилтийн үедээ бол явж байна гэсэн үг байна. За бидний одоо дуурайж байгаа байх гэж бодоод байгаа Оросын холбооны зөвлөлт улсын үндсэн бүрэлдэхүүн шиг Оросын холбооны улсын систем ч гэсэн өөрөө өөрчлөлт дуусаагүй. Тэгэхээр эдгээр болохоор за
За мэдээж бол дунд болцоод гэж байна. За бусад болохоор багнисны доо ерөнхийдөө өөрсдөө адилхан болгож байгаа. За энийг болохоор бакалаврын түвшний сургалт гэж байгаа. За дараа нь болохоор энэ магистрийн түвшний сургалт гэж байна. Тэрийг болохоор магистратура гэж нэрлэдэг. Магистрантур биш. Монголчууд магистрантур гэсэн нэг шин нэр төрөө өөрсдөө үүсгэж байна. За түүний дээрх зэргийг нь болохоор орсууд аспирантур гэж нэрлэдэг. За аспирантууд болохоор үндсэндээ болохоор сургалт хичээлүүд авах, үндсэндээ болохоор coursework submit хийн. За тэгээд энэ дээр болохоор аспирантаараа дуусгаад кандидат наук гэдэг зэрэг. За кандидат наука авсны дараа бол нэлээд олон жил энэ докторантур гэдэг бол маш цөөхөн хүн амрагддаг. За авсан тохиолдолд бол нэлээд тийм том мэлтэлтүүд нь авдаг юм зэрэг дуусгадаг докторантур. Тэгэхээр манай яг Монголын докторантур бол бас юм биш байна. Манайхыг бол дүүцэх юм бол манайх бакалавр, магистр байна. За манайх бол аспирантурыг бол алгасаад үндсэндээ бол докторантур гэдэг зүйлийг бол нэвтрүүлэх гэдэг байна гэсэн үг тарж байна. Гэхдээ бол энэ маань Оросд байхгүй ч гэсэн хэрвээ мастерс, bachelor, PhD гэсэн түвшинг авах юм бол гурван түвшинг авах юм бол даруун байдаг юм хэлцээ. За тэгэхээр одоо шилээ би ингээд мөсийнхаа веб хуудас руу орж үзлээ. Тэгэхээр одоо шилээ зардал дээр нь доктор хамгаалсан, докторийн зэрэг хамгаалсан гэсэн юм зардлууд бол гарч ирж байна. Тэгэхээр би ингээд харахад одоо шил 3 сарын 22-ны 7 хоногт болохоор 2 хүн бизнесийн удирдлагын докторийн зэрэг хамгаалгаа гэсэн юм юу гэж байгаа байхгүй, зардал хийж байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа тухайн зөвлөлөөс бизнесийн удирдлагын зөвлөлөөс энэ хамгаалуулж байгаа докторийн тоон болохоор надад үнэхээр шокнд орно тийм санагдав. Яагаад гэвэл PhD гэдэг зэргийг ч юм болохоор түрүүний тодорхойлж ясаар болохоор эрдэм шинжилгээний peer reviewed эрдэм шинжилгээний сэтгүүл за Монголынхаа мөсийн дүрмээр болохоор Web of Science, Scopus ядахтаа Scopus бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүл бүтээлээ нийлүүлсэн эрдэмтээс бүрдсэн байсан. За бизнесийн одоо миний мэдж байгаа бизнесийн зэрэг олгодог тэр зөвлөлд тийм сэтгүүл өгүүлээ хэлүүлсэн хүн ганц ч байхгүй шүү дээ. За мөн эдийн засгийн салбарын докторийн түвшин зэрэг хамгаалах зөвлөл гэж байна. За тэгэхээр тэрэнд болохоор миний мэдж байгаа болохоор бас яг бүтээлээ хэлүүлсэн хүн бол одоо байхгүй. Миний мэдж байгаа бол нэг хүн бүтээл нь болохоор хэвлэлтэд явж байгаа нэг хүн байна. Тэгэхээр бид нар болохоор үндсэндээ PhD гэдэг зэрэг нэр хүндийг нэлийн стандартаас нь хэтэрхий доош нь унгаад ингээд үндсэндээ нэг юм бизнес болгоод байна уу та гэсэн юм бол маш үнэлттэй бол яттай байна. Тэгэхээр та нар тэр эдийн засгийн болон гэсэн веб хуудсан дээр бичсэн миний жишээ өгүүлээд унших юм бол жишээ тэр үнэн таныг чөлөөлнө гэсэн тэр нийтлийг унших юм бол илүү нэмэр мэдээлэл өгч байна. За тэгэхээр энэ дээр жишээ яг PhD програм яг гэж юу гэдэг юм бэ гэдэг жишээлүүд ингээд харуулахыг оролцсон байна. За энэ болохоор American Economic Review гэдэг сэтгүүлээр илэрсэн. За Америкийн эдийн засгийн салбараар докторийн хөтөлбөрийн ойлголтын судалгаа байна. За тэгэхээр энэ болохоор Англих дээр байгаа бусад Европын гэх бас байна. За тэгэхээр ерөнхийдөө бол эдийн засгийн салбарт бол хамгийн амжилттай явж байгаа, хамгийн хүчтэй хөтөлбөрүүд хөвчтөн бол өнөөдөр Америкт байна. Тэр Масар, маш том улс, за тухайн улсын эдийн засгийн шинжилгээний хөгжлөд маш хүчтэй. За тэгэхээр энэ дээр жишээлбэл мөрөөд нь болохоор үзүүлэлтүүд байгаа. За тэгээд үндсэндээ бол 5 их сургуулиудын бол 5 чансаагаар 5 ангилсан байна. Тэгээд нэгдүгээр одоо төвшний сургуулиуд гэж байгаа. За энэ дээр болохоор Harvard, Princeton, Yale. За мөн доошоо явсараад 5 дугаар зэрэглэлийн сургууль гэж байна. За тэгэхээр энэ эхний мөрөнд болохоор програмын чансаа, докторийн хөтөлбөрийн чансаа. За дараа нь болохоор тухайн чансааны сургуулиудаас хэдэн хөтөлбөрийг судалгаа
судалгаанд авч үзсэн байна. Нэгдүгээр чансааны сургуулиас 3 сургуулийг авч үзсэн байна. За хоёрдугаар чансааны сургууль, хоёрдугаар зэрэглэлийн сургуулиас 6 хотыг авч үзсэн байна. За дараа нь 2002 онд тухайн сургуульд илсэн докторийн оюутнуудын тоо. За тэгэхээр эхний зэрэглэлийн 3 хот болохоор 103 хүүхдийг болоод хүнийг болохоор admission өгч байна гэсэн материалын шалгалт аваад үндсэндээ бол элсэх бол элсдийн эрхийн бичиг өгч гэсэн үг. За тэгэхээр энэ маань яг хэдэн хувьд нь болохоор энэ докторийн зэргийг өгч байны үед хөөгд явсан судалгаа. Тэгэхээр энэ болохоор 2002 оноос эхэлсэн судалгаа 2011 онд хийгдсэн юм ажил. За тэгэхээр эхний жилдээ болон 4 дахь мөр нь болохоор за 3 дахь мөр нь бол хүүхд орсон юм. Тэгэхээр би одоо өвчлөө одоо 1-р багийн тулгуурлаад өгчлээ. 1-р зэрэглэлийн сургуулиуд өгсөн. За тэгэхээр энэ сургуулиудын 4 дахь мөрийг аваад үзэх юм бол 1-2 дугаар жилдээ хасагдсан оюутнуудын хувь баг. За тэгэхээр 1-2 дугаар курст нь болохоор 13.6% насан. За дараа нь болохоор энэ 3-аас 4-р жилдээ болохоор докторийн хөтөлбөрийг хассан нь болохоор 5.8 байна. За ерөнхийдөө бол нийт 8 жилийн хувьд болохоор эхний 8 жил докторийн хөтөлбөрч хвчлэн бол 4 жил гэж хэлж байгаа шүү дээ. За эхний төгсч чадахгүй оюутнууд бол бараг сунгаад яваад байна. За үндсэндээ бол 8 жилийн турш болохоор хасагдсан оюутнуудын тоо болохоор 19.4% байна. За 5 жилийн дотор төгсч чадсан оюутныхын тоо болохоор 33% байна. 6-аас 8 жилийн хувьд болохоор төгсч чадсан оюутнуудын тоо 41.5%. За тэгэхээр одоо бол ерөнхийдөө эдийн засгийн салбараар доктор хийх гэж байгаа бол ерөнхийдөө бол 4 жилийн дотор доктороо дуусгадаг юм бол маш ховруулсан. За тэгэхээр энэ жишээлбэл 1-р зэрэглэлийн сургуулиудаас ихэнх оюутнууд 6-аас 8 жилдээ дуусж байгаа 41.7% бол дуусчих. За тэгэхээр үндсэндээ бол нэг 8 жилийн дотор 74.8% дуусчих. За тэгээд үндсэндээ бол энэ түүнээс хоош төгсч чадаагүй яваалаа байгаа юм бол 5.8 гэсэн. Тэгэхээр энэ PhD гэсэн зэрэг за магистрийн зэрэг ч гэсэн за хүн бүхэнд бол зориулагдаагүй зэрэг байдаг. Тэгэхээр манай улсад болохоор ерөнхийдөө бол маш сул шаардлага тавиад маш олноор нь төгсөж байгаа юм болохоор энэ зэргийг авч байгаа хүмүүсийн хувьд болохоор гадаад улсууд гараад хүлээн зөвшөөрдөг. Бас дотооддоо бид хүлээн зөвшөөрдөг бол сөргөөлж байгаа юм зүйл байна. За дараагийнх нь ярих зүйл маань болохоор энэ сэдвээ яаж санах уу, өдөртөг төвшөө яаж санах уу гэсэн энэ асуулт байна. Тэгэхээр бид нар бол сайн нэлээд мэдээлэл өгсөн баг гэж бодож байна. За тэгэхээр алийг эхлээд сонгох юм бэ гэдэг асуулт. За тэгэхээр эхлээд одоо тийм биний сонирхож байгаа сэдвэрийг нэг олцоод за тэгээд тэр ажлаар маань намайг чиглүүлээд өгөх, удирдах явах, заагаад өгөх юм байна уу гэж хайж болно. За хоёр дахь стратеги нь бол ихвчлэн бол эхлээд нэг сайн гэдэг болж байгаа. За тэр хүнд болохоор шайв орно. За тэгээд тэр хүний судалгаанд оролцоод явах тийм хоёр цаг. За эхний стратеги нь бол ихвчлэн тансаг маягийн сонголт. Тэгэхээр энэ бол өөрөө нэг сэдв сонгочоо. За тухайн сэдвээр ажиллаж байгаа эрдэмтнийг олно гэдэг бол за шинжлэх ухааны хөгжил маш сайн. За тэгээд зах зээл нэлээд том. Тийм улсууд одоо судалгаа хийж байгаа оюутны хувьд болохоор боломжтой стратеги. За Монгол улсын хувьд болохоор энэ бол очир дутагдaltaй. Тэгэхээр манайд бол эрдэмтдийн тоо дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа эрдэмтдийн тоо маш цөөхөн. Тэгэхээр өөрөө чинь сонирхож байгаа сэдвээр бол ажиллаж байгаа эрдэмтэн олдох магадлал маш бага. За тэгэхээр хоёр дахь стратеги нь бол дэлгэц ажлыг сонгох. За тэр хүнийхээ сонирхож байгаа сэдвийг судалгааны ажилд нь оролцоод тэр хүнийхээ юу мэддгийг нь болохоор сурч авах хоёр дахь стратеги. За тэгэхээр удирдуулахынхаа өмнө бол бид нэр эхлээд тухайн судлаачийн судалгааны ажлыг маш сайн судлаа. За тэгэхээр
одоо жишээлбэл над дээр нэг олон оюутнууд бол ирдэггүй л дээ. Тэгэхээр одоо би 2010-аас хойш 9 жил Монгол ажиллаж байна. 2 оюутан л одоо жишээлбэл докторийн ажлаа надаар удирдуулъя гэсэн үсэл тавьж ирж ирсэн л одоо манай докторийн хөтөлбөр маань санхүүжил байхгүй, докторийн тэтгэлэг гэдэг юм байхгүй. Учираас үндсэндээ болохоор энэ яг олон улсынхаа жишгээр явах маш өндөрлөө. Тэгэхээр хэрвээ одоо Монгол улсад үнэхээр докторийн сургалтын дор ядах магистрийн сургалтын эхийн жишгээр нь явуулъя гэх юм бол зайлшгүй тэтгэлэг хөтөлбөр байх хэрэгтэй. Тэгэхээр магистр докторийн зүйлийг ажлынхаа хажуугаар хийдэг бол зэрэг бол биш. Энэ бол бакалавр дээр та нар бүтэн цагаар сууж исэн бол тэрнээс чинь илүү цаг шаардаж сурдаг юм зэрэгүүд байна. Тэгэхээр энэ чинь бол юм чинь агчина гэсэн үг байна. Энэ чинь шатлсан сургалт. Бакалаврыг авч чадсан бол тэндээс шигшсэн сайн оюутнууд дараагийн түвшиндээ гарах хэрэгтэй болдог. Тэгэхээр сургалтын материал нь илүү хүнд, за илүү одоо юу гэдэг цаг завж шаардсан. Тэгэхээр одоогоор бол тийм боломжтой байхгүй учраас би одоо шиг зүгээр хүмүүст зөвлөлтөө бол манай магистр доктор хийж байгаа бол ерөнхийдөө гадагшаа итгэлтэй бүтэн цагаар явсан байх шүү. За тэгэхээр өдөртөгч сонгох гэдэг асуудал байна. За тэгэхээр энэ дээр 2018 онд юу гэдэг үнэн таны чөлөөлөл гэсэн нийтлэг хаан унших юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл байна. За энэ асуудлыг ялангуяа Монголд хийхэд бол маш нэхур байх хэрэгтэй байлээ. За гэхдээ мэдээж бол бусад улсуудад одоо хятад сурж байгаа оюутнууд их байна, Солонгос сурж байгаа оюутнууд их байна, Японд сурж байгаа оюутнууд их байна. За Орос сурж байгаа оюутнууд их байна. За тэр улсуудад би өөрөө бас нэлээд олон удаа очиж ийсэн. За хүмүүсийн хамтарч ажилладаг хүмүүсийн хүмүүсийн хувьд болохоор энэ дээр ярьж байгаа тэр зарчмуудыг тэхэн улсуудад за мөн Англи, Америкч гэсэн адилхан тийм хүмүүс байж. Тэр түрүүний ярьсан зарчмуудыг заавал баримтлах хэрэгтэй байна. За шиг хуучин эдийн засгийн сургууль ажиллаж байгаа нийт 129 багшийг хамарсан судалгаа хийсэн. Би өөрөө хийсэн. За энэ нь болохоор Мөсийн нийт багш нарын 17%-ийг хамарсан судалгаа. Тэгэхээр зөвхөн бол 100 юу бол эдийн засгийн салбартай холбоотой гэж би бодохгүй. Бус салбарууд дээр ч гэсэн энэ асуудал байна. За түрүүний тэр ярьсан SSCI, SCI impact factor-та сэтгүүл өгөөл нийтлсэн ерөнхийдөө 4 багш байна. 129 багшаас. Тэгэхээр та нар үнэхээр дэлхийн стандартаар нь явж байгаа хүмүүсүүдээр удирдуулъя. За дараа нь болохоор тэрэн дээрээ тулгуурлаад дараагийн түвшиндээ явъя гэж бодвол та нар маш нэхур байх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр би бол доктор болох гэж байгаа юм чинь хамгийн одоо амархнаар докторийн зэргийг өгч болох багшийг хаяа гэх юм бол маш буруу стратеги. Тэр чинь одоо нөхцөл байдал чинь өнөөдрөөр байгаа байхгүй шүү дээ. Бид нэр дэлхийн жишг рүү явж байгаа тохиолдолд та нар энэ буруу зүгээр явж байгаа хүмүүсүүдтэй яах юм бол залуу хүмүүсүүдийн хувьд амьдралаа алуулна гэсэн. За гадагшаа явах гэхээр ихэнх хүмүүс болохоор энэ магистр доктор гадагшаа явах гэдэг. Ихэнх хүмүүс болохоор мөрөөс болон Монгол улсаас задлагдж байгаа тэтгэлэг хөтөлбөрүүдээс бол хайгаад гэдэг юм алдаа. Тэгээд зөвхөн одоо Австралийн засгийн газраас задлж байгаа School Chi, School Fulbright. За School бол Монгол улстай одоо засгийн газарт хамтраад задлж байгаа Турк ч гэдэг юм уу, Солонгос ч гэдэг юм уу, тийм хөтөлбөрүүд бол хайгаад. Эд болохоор Эрдэмтэд болохоор хоорондоо өрсөлддөг. Тэгээд дэлхийн нийтээр өрсөлдөө юм гэж байна. Тэгэхээр энэ өрсөлдөөнд болохоор түүхий маш чухал. За энэ өрсөлдөөний хамгийн чухал түүхийд бол залуу судлаач. Тэгэхээр залуу судлаачдыг бид нар бол ихэвчлэн зарим хүмүүс боол гэж оюуны боол гэж. Тэгэхээр судалгааны ажилдаа ийм ашиглахаа туслуулахаар бол тийм сайн залуусыг өргөж эдгүүдэд хайж байна. Тэгэхээр бид нар бол хайлтынхаа Монгол оюутнууд хэрэг таних жишээ магистр докторийн зэрэглийг хайж байгаа. Тэр хайж байгаа юм бол илүү өргөдөх гэсэн. За тэгэхээр Английн хувьд
ямар нэгэн судалгааны төсөл байгаа. За магистрийн туслах авъя гэх юм бол Jobs ACUK дээр бол тавьдаг. За мөн докторийн хөтөлбөр докторийн зэрэг судалгааны төсөлд оролцоод төслийнхаа үр дүнгээр докторийн ажиллаж авах оюутны хувьд. За багшийн хувьд болохоор судалгааны төслийг хэрэгжүүлэх зорилгоор зарлж байгаа докторийн scholarship болохоор мөн Jobs ACUK дээр. Тэгэхээр шинжлэх ухааны бүх салбарууд. За Европын холбооны их сургуулиуд хвчлэг Inomics-ийг ашигладаг. Тэгэхээр энэ дээр мөн магистр, докторийн тэтгэлэг хөтөлбөрүүдийн мэдээлэл байдаг. За хвчлэн болохоор ямар нэгэн судалгааны төсөл тусгаар авч ажиллаулна гэсэн зарлууд байгаа. За Америкийн хувьд болохоор салбараар байдаг ба. За эдийн засгийн хувьд болохоор хамгийн том зах зээл, онлайн зах зээл нь болохоор Econ Job Market. Тэгэхээр энэ дээр CV-г апплод хий. За тэгээд туслах хайж байгаа хүмүүсүүд, за магистрийн оюутан хүмүүс, докторийн оюутан хайж байгаа хүмүүс болохоор апплод гэдэг энэ CV-нээс ч мөн гарч авч хийдэг байна. За тэгэхээр бидний дараа 7 хоногт ярих юм дээр болохоор CV-гээ бид одоо шийдээ. Маш олон материал өгч байгаа тохиолдолд бид нэр өөрсдийнхөө CV-г яаж бусдаас илүү гоё харагдах, хүний нүдэнд тусахгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бол жишээлбэл латехийг ашиглаж байна. Латех гэдэг нь болохоор хэрвээ та нар аль хэдийн мэдээгүй мэддэггүй ашигладаг програм байх юм бол за одоо ерөнхийдөө болохоор эрдэмтдийн ашигладаг текст эдиторийг бид нар латех гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Word гэдэг текст эдиторийг бол бид нар мэднэ. За гэхдээ бол ерөнхийдөө эрдэмтэд Word-ээр бичсэн юм бол нэг унших бол дургүй ах гэж байна. Би өөртөө шиг Word-ээр бичсэн текстийг бол уншихаас хайшилдаг. Яг тийм би их хэмжээний юм унших ёстой. За тэгэхээр их хэмжээний документ уншиж байгаа тохиолдолд тэр хүний нүдэнд хамгийн их ойлгомжтой байхад текстийг бэлтэж өгдөг програм латех байна. Тэгэхээр би шиг хоёр CV ирчихсэн, нэг нь Word дээр ирчихсэн, нэг нь латех дээр ирсэн байх юм бол би Word дээр хүмүүстээ уншихгүй ч. Тийм нэгдүгээр шинжлэх ухааны програм гэж юу гэдгийг мэдэхгүй юм байна. Хоёрдугаар нь би чинь маш олон юу уншиж байгаа тохиолдолд би чинь яг хүн чи ядарч байгаа. Тэгэхээр ажиллаа унших гэж өөртөө унших хамгийн амруудыг асууж байгаа. За миний ярих зүйл болохоор үндсэндээ ингээд дуусчихна. Тэгэхээр түрүүний ярианыхаа ихэд хэлсэнчлэн та нар асуулт байх юм бол би илүү та нараас илүү ахын том илүү туршлагатай хүн байгаа учраас туршлага хуваалцаач хийх чөлөөтэй асуулт хариулт хийх бол баяртай. Бол за яг миний хувьд болохоор би санхүүгийн магистртай бачелор бизнес администрашн гэж бодож байна. Миний бакалаврын зэрэг чинь BA гэсэн байхгүй. За гэхдээ бол BA in finance. За тэгээд дараа нь болохоор дараагийн шат маань болохоор за мөсийн MBA-г тооцохгүй юм бол MSc in economics болохоор Манчестерт авсан тэр хөтөлбөртөө авсан байна. Тэгэхээр мэдээж бол тэд нэр жоохон арын алга байсан аа. Тэгэхээр миний явсан хөтөлбөр маань болохоор угаасаа source-ийн сангаас санхүүж үзсэн хөтөлбөр. Тэгэхээр тэр маань болохоор сургууль тэр source-ийн сан хоёрын хооронд хийсэн гэрээний өрөөнд явж байгаа учраас намайг шийдэл. Эдгээр би BSc гэдэг зэрэгтэй байх хэрэгтэй байсан боловч намайг л авсан байна. За гэхдээ бол бид нар Master of Science авдаг үндсэн шалгуур маань болохоор ерөнхийдөө бол математикийн хичээл байгаа шүү дээ.
математик сургалтаа шинжлэх ухааны хичээлүүд байгаа. Тэгэхээр хэрвээ чиний BA эдгээр BA гэдэг зэрэгтэй ч гэсэн судалсан хичээлүүд ч юм болохоор илүү шинжлэх ухааны тал руугаа байх юм бол бас тэрийг нь бол тооцоох гэж байна. Жишээл одоо манай нэг оюутан 2017 оны төгсөгч маань болохоор LSE бас MSc ингээд өгсөн. Тэгэхээр тэр сургууль нь болохоор яг чи сургуулийнхаа үдсэн хичээлүүдийнхаа агуулгуудыг за ямар сургууч ашигласантай хам буцаагаад явуулъя гэсэн тийм хариулт хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол шууд автоматар тэгж айхан бол зөксөхгүй байна. Хэрвээ бид нэр үнэхээр хичээлүүд эрчим байж байгаа. За үнэхээр авах сонирхолтой байх юм бол тодорхой суурьа бол өөрчлөсөн байх юм бол жоохон төвөгтэй байх л та. Тэгэхээр ялангуяа тэр магистрийн зэрэг чинь бол судалгааны магистрийн зэрэг байх юм бол чи судалгааны ур чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо шууд манай эдийн засгийн хөтөлбөрийн хувьд болохоор бид нар мөн адилхан хоёр юутай байж байгаа. Мэргэжлийн болон судалгааны мэд хоёр магистр байж яснаа. Мөсийн одоо дөрвөн усаар тийм байх хэрэгтэй бидний хоёр хөтөлбөрийн одоо бид нар сүүлдээ бол манай эдийн засгийн салбарт болохоор мэргэжлийн гэсэн хөтөлбөр юусаа байх эсвэл эдийн засгийн хөтөлбөр болохоор шинжлэх ухааны хөтөлбөр тэгэхээр бид зөвхөн судалгааны магистр өгнөх гэсэн юм дээр орчих. Тэгэхээр бид нар бол судалгааны магистрт орж байгаа оюутнуудаас ихвчлэн бол тэр бэлтгэл хөтөлбөрийг заавал дуусгах гэж шаарддаг байгаа шүү дээ. Яг суур хөтөлбөр чинь эдийн засаг биш байсан бол бид нэр эхлээд бэлтгэл ангид нэг жил сурчаад дараа нь одоо миний хичээл дээр сууж байгаа оюутнууд ч гэсэн ерөнхийдөө бол суурьа үзээгүй байх юм бол ер нь суурьа үзчихэд таны хичээл үзсэн дээр юм байна гэсэн шийдвэр гаргаад явж байгаа. Тэгэхээр чиний хувьд ч гэсэн зөвлөхөд юу үнэхээр ойлгохгүй байгаа хичээл суурьа үзсэн дээр шүү дээ. Тэгэхээр бакалаврын оюутнууд дээр чинь маш олон хичээлээ орж байгаа. Бакалаврын оюутнууд дээр орж байгаа. Яг чамд холбоотой суурь хичээлүүд хамт сураад Манчестерийг сурах багшижсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар бол янз бүрийн хөтөлбөрүүдтэй байсан. За тэгэхээр миний зөвлөгөөтэй туршлагаас харсан зөвлөгөө нь болохоор ерөнхийдөө core хөтөлбөрүүдтэй л ерөнхийдөө хүмүүс анхаарал тавьдаг. Тэгэхээр интердисциплинary эсвэл дундын хөтөлбөрүүдтэй болохоор оюутнуудыг орхигчдаг. Эзэнгүү болчихно. За тэгэхээр би бол зөвлөгөө бол ихэвчлэн янз бүрийн дундын хөтөлбөр биш. Аль болох нэг одоо техникийн суур хөтөлбөртэй илүү төвлөрүүлсэн гэж ийм зөвлөгөө. За
Кор хөтөлбөр нь хамгийн сайн байдаг. Одоо шиг нийгэм эдийн засаг гэдэг юм уу. За эсвэл улс төр эдийн засаг гэдэг юм уу. Тийм хөтөлбөрөөс илүү яг цэврээр дангаараа эдийн засаг эсвэл улс төрийн тийм хөтөлбөрүүд илүү хувийн хуваасаа зөвлөхөд тийм хөтөлбөр явсан гэж бодож байна. Багшийн рамыг яаж шууд мэдээс авч байна? За одоо тэгэхээр одоо энэ интернет байна. За жишээлбэл research гэдэг юм тийм research. За research гэдгийг харахад одоо шиг миний данс гэж байна. Тэгэхээр миний оноо 970. Тэгэхээр одоо энэ системээр одоо ранк өгөхдөө 978 гэдэг нь болохоор намайг үнэлтэд ашиглаж байгаа оноо болж таарч шээ. За тэгэхээр энэ бүх салбаруудаар байж байгаа. За эдийн засгийн салбар гэх юм бол RIPEC гэдэг байна. За энэ эдийн засгийн салбар гэж үзэх юм бол энэ RIPEC-ийн юм чанасаа тэр сар болгон гардаг. За тэгэхээр та нар эдийн засгаас сурах гэж байгаа бол хаана жишээлбэл сурах уу гэдгээс сонгож байгаа бол энэ улсуудын жагсаалт байж. Энэ дээр жишээлбэл бидний ингээд Монгол гэж харах юм бол 135 ингээд байж тийм. За Монгол руугаа дарах юм бол ямар сургуулиуд гэж байж. За эрдэмтэд гэж байж. Энэ авторс нь болохоор нийт одоо сүүлийн 30-40 жил нийт жилүүдийг авсан чанасаа. За сүүлийн 10 жилийн судалгааны ажилтныг гаргасан чанасаа. За гэхдээ бол энэ манай бүх хүмүүс бол бүртгүүлдэг байна. Тэгэхээр энэ жишээлбэл Department of Economics гэдэг харахад members гэж байна. Тэгэхээр манай техникийн одоо шиг 34 багштай шүү дээ. Эдийн засгийн тэмцээн. Тэгэхээр манай техникээс бүртгүүлсэн багш нарын тоо бол жишээ 13. Тэгэхээр та нар энэ дээр дотгошоо наваад хэн ямар судалгааны ажил хийж байгааг харж байна. Мөсөөс гадна болохоор мэдээж санхүү эдийн засгийн дэвшилс гэдэг байгаа тийм. Тэгэхээр EDRC энэ одоо шиг энэ RIPEC бүртгэлтэй Монголын байгууллагууд байж байгаа тийм. Тэгэхээр ERI, Монгол Улсын засгийн газрын байгууллагууд. За энэ дээр удирдлагын академи гэж байж байна. Санхүү эдийн засаг гэж шиг байна. Тэгэхээр бас эдгээр багш нар үдээ бүртгүүлэх одоо шиг ингээд 5 хүн юм илэрс гарч иж байна. За бусад улсуудын хувьд болохоор маш сайн илэрцтэй юм байна. Энд дээр бол та нар харж байна. За энэ дээр нэг юм анхааруулгад хэлэхэд зарим хүмүүс ингээд судалгааны ажил гадагшаа зөвхөн улсуудыг сонгоод байдаг. Тэгэхээр Америк явж сурнаа. За Америкт бол мөөсөөс муу сургууль өчнөө байна.